Бид бүгдээр нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа залуучуудаа төлөөллийг өргөж оролцуулдаг. Өнөөдрийн зочин маань ингээд 6 сар өсч ороогүй, жил өсч ороогүй гэдэг хүмүүс амар хэрдэг. Ингээд гарахынхаа өмнөхөө яг тэр толгоо хараад амар гоё инээж байгаа тэрнүүд өөрийгөө хараад ингээд хайрлаж байгаа тэрнүүд хэрэг би гадагшаа явж үзмээрэн тэгмээрэн манай Монголын нийгэм ингэж хийж юм гэх юм бол тэр маяг очиод үзэх хэрэгтэй. Өөрийн сонирхдаг зүйл ер нь жоохносоо тийм мейкап тэгээд ер нь тийм фэшн ч юм уу эсвэл ингээ үс ч юм уу тийм ингээ тиймэрхүү амар сонирхолтой байдаг гэсэн байхгүй юу. Солонгост ирээд би яг үсчин болоод өчнөр ажилласан болохоор ер нь ингээ 6 сар өсч ороогүй, жил өсч ороогүй гэдэг хүмүүс амар хэрдэг. Илүү ингээ гоё болох гэж ирж байгаа тий. Илүү стилээ өөрчлөх гэж эсвэл илүү гоё үстэй болох гэж тий. Тэгэх юм бол түүнийгээ дагаад ингээд тухайн ингээд амьдралын чанар ингээд дээшилчдэг гинэ. Надад аяг тэр үгийг хэлдэг байхгүй юу. Үсээ ингээд янсаасаа хойш өөртөө ингээд аяг гоё ихтэй болсон. Үсээ маань ингээд амар гоё байгаа. Тэгээд одоо дараад нь үсээ бас дахиад яаж гоё олгох уу гэх мэтчлэн. Тэгээд ингээд яг миний өмнө ирээд ингээд нэг суусан хүн дараад ингээд гарахынхаа өмнөхөө яг тэр толь руу хараад амар гоё инээж байгаа тэрнүүд өөрийгөө хараад ингээ хайрлаж байгаа тэрнүүд өөртөө тэр цаг гаргаснаа ингээ хангалуун байж чадж байгаа тэр дүр төрхнүүдээ харахад хамгийн гоё таашаалтай байдаг. Солонгос улсад анх ирсэн анхны сэтгэл ямар байсан бэ? Хамгийн анх ирээд бүх юм ингээд айгүй гоё тийм цэгцтэй тэгээд хүн болгоно ингээд нөгөө нэг хууль дүрмэндээ яг ингээд захирагдаж ингээд тэрнээсээ гажууд зүйл хийдэггүй орон юм шиг надад тийм тайван орон юм шиг санагдчихжээ. Тэгээд яг мэдээж их орон маань маш гоё. Гэхдээ миний бол хувьд одоо баг 2 дахь их орон шиг маань орон болохоор ер нь ингээд бүхэл зүйл нь маш гоё цэвэрхэн хүнийг ингээд нэг амьдах орчныг ингээд яг гоё бүрдүүлээд өгсөн. Идэх хоол ингээд бүх юмуд нь маш эрүүл. Тэгээд хүмүүс нь айгуу тийм гоё хөдөлмөрч тэгээд яг ингээд эрт босдог, эрт унтдаг гэх юм уу те. Солонгосоос одоо эсрэг одоо негатив зүйл юу байна? Одоо тохиромжгүйч гэдэг юм уу? Таагүй зүйл нь юу вэ санагддаг? Уяатан байдал. Тэр болохоор ингээд мэдгүй би ингээд нөгөө нэг юм ингээд янз бүр ингээд ажил амжуулахтай ч юм уу янз бүрийн мэхтэй ингээд за эн чинь ингээд болохгүй бол энийг ингээд ингэ чи ингээд ийм гаргалаар ингээд хийчихье гэдэг ер нь тийм төрлийн хүн байхгүй. Тэгэхээр ингээд солонгосч болол ингээд яг л ингээд нөгөө энд зогсож болохгүй газар гэвэл ингээд би ингээд хичнээн чухал ингээд ийшээ ороод өстрээд би 5 секунд ингээд би баран тийм за 5 секунд тааш нэг 20-30 секунд ингээд ороод юм аваад гараад ирэх хооронд энд ерөөс тавьж болохгүй гэсэн тавьж болохгүй гэдэг яг тэр дөрвөн дотроо яг амьдэрдэг. Ихэнх салооны хувьд болохоор ер нь яг дизайнер гэдэг тэр тайтлыг өгөх хугацаанаас өмнө бол интон байдаг байхгүй, интерн байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол ихэнх салон 1 жилээс хамгийн дээдлэн 3 жилийн дараа дизайнер яг болгох юм билээ. Гаражн дээр тоглодог байсан. Яг наадах чилгээсээ санахгүй. Гаражн дээр тоглодог байсан. Дээш бол маш сайн гарчдаг. Буух гэхээр бууж чадахгүй. Тийм тэгдэг байсан. Тэгээ гадаа бол саксны талбай дээр бол үнждэг байсан дээ бараг. Амар сайн тоглосон. Ялангуяа амралт мамралтаар бол тэгээд саксны талбай дээр үнждэг хөхтэйсэн да. Өөрөө бол Монголдо өсөөд Улаанбаатарт 10-аар ороод гадаа тоглож өсөөд, гаражн дээр тоглож өсөөд тийм ингэж өссөн ба штэ. Тэгтэл өөрөө чи хүүхдүүд бол Солонгос улсад одоо хөгжиж байна тийм. Тэгэхээр энэ боловсролын талаар юу гэж боддог вэ? Солонгосын боловсрол, Монголын боловсролын талаар хүүхдэд тэгэхээр ээлтэй талаар нь ер нь юу шаарддаг вэ? Боловсролын талаар гэх юм бол манай Монголд болохоор айгүй тийм шахдаг юм шиг санагцсан. Одоо би өөрийнхөө өсснийг ингээд бодох юм бол хичээл ингээд юмнуудыг ингээд чи хийхгүй байх хий гэдэг ч юм уу тийм ингээд нэгдүгээр ангиас эхлээл одоодсон гэдэг чинь яг одоо энэ жил манай хүн нэгдүгээр ангид орсон байхгүй Солонгост. Тэгээд ерөөсөө ямар ч гэрийн даалгавар өгдөггүй юм бэлээ. Тэгээ Монголын хувьд гэх юм бол одоо Монгол ингээ манай найзын хүүхдүүд бас нэгдүгээр ангид ороход би өөрөө нэгдүгээр ангид орсон юм шиг байна гэдэг. Тэгээ ягаад тэгж ийн гэхээр ингээд амар их даалгавар өгдөг маш их шахдаг. Тэгээд аль аль нь давуу тал сул тал бол байдаг баг. Тэгээд Солонгосын хувьд бол ингээд аясаар нь ингээд тоглоулангаа ингээд агай гоё зүгээр нийгэмшүүлээ тэр хүүхэд одоо жишээлбэл хүнийг яаж одоо нөгөө нэг нийгмийнхаа одоо нөгөө нэг эдний нийгэм ингээд агай тийм гоё тайван ингээд яг тийм
ёсчуудаг гэхээс илүү зүгээр юу гэмдэ айгуу тийм диктатуртай юм шиг тийм нэг нийгэмтэй штэ тий. Яг одоо энийг энд тавих хэвэл яг л эндээ тавина шүү. Чи энийг энд тавьж болохгүй шүү гэдэг тийм. Тэгэхээр ингээд нэг бодлын тэр ингээд манай монголчуудад харахад хайрцагладаг нийгэм байж бас магадгүй. Гэхдээ ингээд нэг бодлыг харахад маш тийм эмгцэгцтэй. Тэр зүйлийг ингээд яг хүүхдэд зааж өгч эхэлдэм билээ. Ер нь одоо цэцэрлэгээс нь ч бай, ер нь сургуулиас нь ч бай ингээд хараад ахад яаж ингэж би эхлээд явахгүй манай найз эхлээд явна штэ ч юм уу те манай хүүхдүүд яг тиймэрхүү айгууг сурдаг. Тэгэж ирдэг. Хүнийг ингэж хүндлэх талаас нь гэх юм уу те. Энэ нийгэмд би ганцаараа байгаа шүү биш ингээд олуулаа байгаа шүү гэдэг одоо багийн ажиллагааг айгуу сайн зааж тэгэж эхэлжил ер нь нийгэмшүүлж эхэлдэг юм шиг санагдсан. Тэрний хүүхдээ явуулсан дугуулсан болон шууд төгөлдөр ууны хагванд явуулсан. Тэгээд тэрний дараа болохоор спортын ямарваа нэгэн зүйл бас явуул зүгээр ах гэж бодоод таквондод явах уу гэд 2 3 удаа ингээд бүр ингээд өөр газруудад очиод ингээд нөгөө нэг удаа тийм тест хичээл авч болдог байхгүй юу. Тэгээд үзсэн чинь манай хүү болохоор яагаад ч юм сайн таквондод явахгүй гэд юусэн яваагүй. Би яагаад гэсэн чи би ээж ингээд хүн зодох юм болоод болохгүй штэ тэр хүн чи яа болчих штэ гэх таквондо ингээд сайн зодолддог юу гэдээ ойлгоцсон юм шиг байгаа юм. Юу хөшөж мөшлөөл тэгэхээр нь тэгвэл миний хүү юунд ямаар байгаа юм гэсэн чи ээжээ би хөл бөмбөгт ямаар байна гэд. Тэгээд окей тэгвэл хөл бөмбөгт явъя гэх. Тэгээ манай хүү одоо 1-р анги тэгээд төгөлдөр ууранд яваад яг одоо жил хагас болж байгаа. Тэгээд хөл бөмбөгтөө яваад одоо бас яг жил болж байгаа. Одоо энэ салбар руу ингээд орцсон. Цаашдаа ямар зүйлийг харж энэ салбар руу орвоо. Цаашдаа юу одоо хийж бүтээхийг хүсдэг вэ? Монголчууд маань ингээд над дээр маш ихээр ирж байгаа болохоор ер нь яг өөрийн гэсэн яг салоноо ер нь нээн гэсэн зорилготой байгаа. Тэгээд яг өөрийнхөө салоныг дэгээд мөн түүнийг Монгол руу бас ингээд франчайзлаад салбарлаад тэгээд бас яг одоо үсний мэргэжлийн ер нь бьюти чиглэлийн тийм продуктыг бас ер нь цаашдаа өөрөө гаргана гэж бодож байгаа. Бас тэгээд би ингээд Солонгост байгаа нэг бодлын давуу тал нь ингээд агүй олон ингээд Япон хүнээс ч хамаагүй эсвэл ингээд англи хүнээс ч хамаагүй ингээд агүй олон төрлийн ингээд ийм стилистүүдээс шин ингээд нөгөө нэг тренд болон шин бүтээгдэхүүн болон шин техник гэдэг бүгдээрээ ингээд сурах боломж нь надад ингээд агүй нээлттэй байгаа. Түүнийг ашиглаад сурахын хажуугаар тэгээд юуны тулд ингээд солонгос хүмүүстээс ингээд ажиллаж байгаа илээ. Тэр давуу талаа ашиглаад Монголд бас байгаа өсчид одоо ингээд энэ бьюти салбарын стилист нарт өөрийнхөө чаддаг мэддэг зүйлээдсэн боломж гаргуулаас хуваалцъя гэж боддог. Одоо солонгост байгаа хүний хувьд Монгол руу харахад одоо хөндлөнгөөс харж шít Монгол улсын одоо нийгэм эдийн засгийн байдал хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд одоо Монгол улсын одоо хөгжлийн талаар юу гэж боддог вэ? Манай улс айгүй сайн хөгжөөл яваад байгаа юм шиг надад харагддаг шүү дээ. Одоо өмнөхөө бодвол өнөөдрөөсөө маргаашдаа илүү гоё болоод хүмүүсийн соёлынч тэр гоё болоод тэгэл залуучууд нь айгүй соёлж байгаа тий. Тэгээд тавих шаардлагын зөв өндөр болоод надад бол манай Монгол улс цаашдаа илүү сайнаар хөгжих гэж би ер нь бодож байгаа. Тэр гадагшаа явна гэж хэрвээ төлөвлөх юм бол би яг тэдийн хугацаанд тийм зүйл сураад тэгчээд би дараад нь тийм зүйлийг хийнэ гэдэг ингээд яг тодорхой юм төлөвлөгөөтэй байвал явбал зүгээр ах. Тэгээ дараад эх орондоо очиод юу хийх юм те. Тэгэхгүй одоо тэгэл энд ирчээд ингээд над дээр ирж байгаа хүмүүс ингээд бүгдээрээ би амьдралыг аягүй сонсож байгаа шүү дээ те. Тэгэхээр хин хинээс илүү манайхан яаж амьдарч байгааг мэдж байгаа аягүй ойлгож байгаа. Тийм болохоор ингээ бүх зүйл ингээ гой тодорхой төлөвлөгөөтэй байгаад энэ дээрээ үнэхээр тэгээ завдсан шүү. Тэгээ айгу хэцүү ажил хийдэж шүү. Тэгээ ингэж сургалтын төлбөрөө өгдөө шүү. Тэгээ ингэж би нэг хувц авч өмсдөө шүү. Ингэж би нэг оройн хоолоо иддээ шүү гэдэг зүйлийг айгу сайн тооцож төлөвлөө. Тэрний дараа төгснөхийн дараа би солонгост магадгүй ажиллавал би мэргэжлэр ажиллах юм уу тий. Үнэхээр би санхүүчээр төгсөн бол би санхүүгээр ажиллах юм уу? Би аялал жуулчлалаар төгсөн бол би аялал жуулчлалаар ажиллах юм уу? Тий. Яг тэр салбараараа төгссөн бол би яг тэр салбартаа ажиллаж чадах уу гэдгийг эхлээд амар сайн чеклэх хэрэгтэй баг. Тэгэхээр хэрвээ тийхгүй гэх юм бол ер нь хүний оронд зовсны оронд өөрийнхөө ирэхээр Монголд ож аргасан бас ингээд айгу гоё сонголт баха. Эх орон маань одоо хангалттай гоё хөгжилтэй байгаа. Хангалттай гоё байгаа бүх боломжууд байгаа. Тийм хүмүүс маань бас соёлтой, орчинд айгу гоё болж байгаа.
Хэрэг би гадагшаа явж үзмээрэн тэгмээрэн манай Монголын нийгэм ингэж тэгж ч юм уу гэх юм бол тэр хүн яг очиод үзэх хэрэгтэй. Тэгээд яг очиод үзэхэд тэр хүн ингээд тэр хүний тухайн оронд очиод тэр хүний хэлний чадвар, тэр хүний одоо өөрийнх нь ямарваа нэгэн хийж чадах одоо өөрийнхөө хоолыг олж идэж чадах, сургуультайгаа төлбөрийг хийж чадах тэр хүний скил ч юм уу те тэр зүйл нь ингээ ямар байна гэдэгтээ өөрөө яг тэрнтэйгээ нүүр тулж уулзж ийж манай Монгол улс чи юм биш те Солонгос чи юм биш те Америк чи юм биш те гэдэг тэр дүгнэлтэндээ хүрэх бах. Гэтэ би бол ер нь усаасаа гараад явснаасаа хойш ер нь илүү манай монголчин бас ингэж илүү бас гоё юм биш те гэдэг илүү гоё давуу талыг би бол харж эхэлсэн. Бүр ихээр хайртай болсон гэх юм уу. Их орон гэдэг л бүр яг цаанаас их орон л байд юм бэлээ. Ингээд хаяа ингээд онгоцон цугаал Монголд очихоор ингээд цаанаа нэг бүтэн амьсгал авна гэж ярьдаг шүү дээ. Ингээд бүр нэг бүтэн. Тийм. Тэгээд яалчмаа төрж өссөн газар болохоор хүн ер ингээд дурсамжин дотроосоо ундаалж бас ингэж амьдрдаг юм шиг байгаа юм миний бодлоор. Ингээд миний ингээд багын ингээд гоё дурсамж гоё ингээд найз нөхөд те миний ингээд өссөн газар ч юм уу те тиймэрхүү ингээд газар ингээд болгоноор ингээд явах миний одоо ингээд орж исэн ингээд нөгөө ихтлгүүр тухайн болон сууж исэн кофений шопын болон ч юм уу те тиймэрхүү газар ингээд явахаар би чи нэрээ тэр үед тэгчихсэн шүү дээ энэ ингээд одоодсэн чи ийм болцсон биш те ямар гоё юм л гэдэг тийм мэдрэмж агуу төрдөг. Тэр өргөн удам талтай тэр сайхан хийх дуртай юм хийж амьдрын гэдэг бол Монголд байгаа хүмүүсийн хувьд бол тансаглал байхгүй. Тансаглал байхгүй. Үнэ. Энэ тэгээд нэг л тийм давчууд зүйл байдаг те яг тийм. Тэгээд энэ чинь Монгол хүн чинь гадагшаа яваад ирэхлээр яг л тэр зүйлийгээ санаж байгаа байхгүй. Тэр хамгийн зүгээр нэг номерт тавигдах зүйл бол тэр юм болов шиг байна. Яа гэвэл миний ингээ би бүх зүйлийг мэднэ те Монголынхоо. Тэгэхээр ингээд айгуу гоё. Яг л ингээл дураараа нэг ээжтэй эрхэлж байгаа юм шиг. Яг их орондоо очих юм бол ер нь бол тиймэрхүү мэдрэмжийг бол яг авдаг. Одоо ингээ хүний газар ажил хийж амьдрна гэдэг чинь ер нь бол их өндөр хариуцлага байхгүй юу. Дээрээс нь Монгол улс гэдэг нэрийг хүний нутагт авч явна гэдэг чинь бас өндөр хариуцлага байхгүй. Тэгээ өөрөөр чинь босоод одоо танаа ажлын хамт олон дээрээс нь өөрийн чинь үйлчлүүлэгч нар Монгол гэдэг тэр нэрийг өөрөөр чинь харж байгаа шүү дээ. Яг үнэ. Монгол хүн гэж ямар хүн юм бэ гэх юм бэ? Энэ үнэхээр чадвартай хүн юм уу гэж. Энэ өрсөлдөөнтэй нийгэм донд энэ өрсөлдөөнтэй салбарт Монгол улсынхаа нэрийг гаргаад өөрийнхөө хүчин одоо чармаалтыг гаргаад бас тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн өөрт чинь бас цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Баярлалаа. Манай урилгыг хүлээж авч оролцсонд баярлалаа. Намайг зөвшөөрөд оруулсанд баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Баярлалаа.